За лайв хийхин тулд 50-с дээш субтай байх хэрэгтэй. Одоо энэ улаанаа дугуйц бүрэн хилээ орно. Тэгээ энэ бол видео оруулалт гэсэн үг байна. Энэ лайв. Энэ бол лайв болдог. Энэ дээр 24 цагийн дараа лайв хийх хэрэгтэй болдог. Энэ бол пост. Одоо ингээд 24 цагийн дараа гэхэд ингээд та лайв хийж болно гэж байгаа байхгүй байна. Одоо ингээд лайв үзэж болно. Ингээд доош тгүүлгээ явуулна л та. Миний сүлж яваад байгаа болохоор сайн яах гэж явахгүй лээ. Одоо би ингээ маргааш ингээ бичлэг хийж байгаа. Одоо энэ дээр лайв хийж болно гэсэн үг. Би 51 субтай, 50-с дээш субтай хэрэгтэй. Одоо ингээ видео лайв гэсэн хэсэг рүү орно. Энэ шорт байна. Лайв гэсэн хэсэг рүү ороод ингээд та лайв хийхэд би 24 цагийн дараа гэхэд ингээ лайв хийж болдог юм байна гэсэн үг. Энэ бол дээдлийнх нь хүүхдэд зориулсан, доотлийнх нь хүүхдэд зориулаагүй гэсэн үг. Одоо ингээ хүүхдэд зориулсан гэдэг ингээд шууд next-ийн дараа одоо лайв хийхээс өмнө ингээ 3 секунд явна. Тэгээд going live гэх лайв эхэлж байна. Ингээд лайв эхэлж байна гэсэн. Ингээд та лайв хийж байна гэсэн үг. Бичлэг таалагдсан бол лайк, суб дараарай. Баярлалаа.